Ер нь хөдөө аж ахуйн тэр тусмаа мал аж ахуй тал дээр ер нь ямар бодлого барих юм бэ? Зандан шатар дараа. Малаас гарч байгаа түүхийд боловсруулдаг үйлдвэрлэлийн асуудал, ажлын байрыг бий болгох, орлогыг нэмэгдүүлэх, гадаад экспортын асуудлууд, гадаадаас орж иж байгаа импортыг нөхөх асуудлууд, жижиг дунд үйлдвэртэй холбоотой асуудлууд, малын өвчнөд хэрхэн тэмцэх холбоотой асуудлууд. За тэгээд ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал чинь энтэй бүхэлдээ бол хамааралтай байж байгаа шүү. Тэгээ энэ дээр нэг товчхон шиг нэг хариулт хэлээ. Тэгэхээр ямар шүү бодлого баримтлах юм бэ? Яг үндэ бол төрөний засгийн газрын тэр тусмаа ерөнхий сайдын яамнаас бол хөдөө аж ахуйтай холбоотой, мал аж ахуйтай холбоотой маш бага дурддагдж яригдсан асуудал байгаа шүү. Тийм болохоор энэ дээр нэг хариулт өгөх гэж. За Монголын мал аж ахуйн онцлогтой хүнс хөдөө аж ахуйн дэд сайдаар ажиллаж байгаа үедээ бид анх мал аж ахуйн талаар баримтлах, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын шинжилгээг хийж дотооддоо тариа ногоогоор ургуулдаг болохоос ахуулаад үндэсний үйлдвэрлэлд дэмжих зохис бодлогыг хэрэгжүүлж ирсэн. Тэгэхээр энэ зөвхөн нэг 200 мянган малчин өрөх 300 мянган малчны асуудал, шиний цаана нүүдлийн соёл иргэншлийн асуудал, хүнсний аюулгүй байдлын асуудал, хөдөөгийн хөгжлийн асуудал гэж зохис бодлогын асуудал шийдэх ёстой. Энэ дүрэнд зөвхөн хүнсний хувьсгал, хоршоо, цагаан алт зэрэг хөтөлбөрүүд бол бодлого тодорхой байгаа манай. Энийг хэрэгжилтэн дээр анхаарах ёстой, экспортын зах зээлийг бий болгох ёстой. Адаглаад ноолуураа бүрэн боловсруулаад гаргахад одоо манай Бат Эрдэнэ гишүүний ахалдаг ноос ноолуурын холбоон чиглэлээр эрчимтэй ажилдаг 1 тэрбум долларын экспортын орлогыг нэмэгдүүлэх бололтой. Нөгөө манай Баярбаатар гишүүний хэлдгээр ухдаг шар алтнаас ургадаг цагаан алтаа боловсруулдаг болоход ухаа далгуулчих биш. Байнга нөхөн түлжиж өсөн үржиж яддаг энэ ноос ноолуураа боловсруулахад зөвхөн 1 тэрбум долларын шин нэмэн үрдэг шингээж баялаг бүтээх ийм бололцоотой энэ гадаа зах зээлийг нэх ажлууд эдийн засгийн чөлөөт худалдааны хэлцээр бусад хэлбэрээр зөвхөн нэг улсаас хамааралтай экспортын төрөлжилтийг бий болгох чиглэлээр томоохон алхмуудыг хэрэгжүүлж зах зээлээ бий болгож үндэсний үйлдвэрлэлд дэмжиж мал аж ахуйн талаар бас зохис бодлого бол хэрэгжин энэ чиглэлээр энэ хүнсний хувьсгал цагаан алт хөтөлбөрүүд энийг уялдаа холбоог нь хангасан хамгийн гол нь хэрэгжилтийн ажил чухал гэж бодож байна. Энэ чиглэлээр бол бас төр хувийн хөгжлийн хамтын ажиллагаа бас их чухал байна. За заашгүй бас нэг асуухгүй болохгүй асуудал байна. Энэ орон нутгийн одоо бие даасан байдлыг сайжруулахын тулд энэ босоо удирдлагуудаа яах юм? Одоо ер нь бол аймаг орон нутаг дээр ажиллаж байгаа агентлагууд бол дан босоо болчиход байна шүү дээ. Тэр засаг даргад харьяалагддаг, засаг даргын үгэнд ордог агентлаг байхгүй болчиход байна. Энэ дээр та нэг хариулт өгөөч. Бүгд босоо болчиход байна одоо. Ер нь бол үндсэн хуулийн зарчим бол орон нутгийн хэвтэй удирдлагын тогтолцоо унитарны буюу нэгдсэн улсын босоо удирдлагын тогтолцооны огтлцол дээр орон нутгийн удирдлагын зарчим хэрэгжих ёстой гэсэн ийм суурь зарчимтай. Тийм учраас энэ бол орон нутгийн санал зөвлөмжтэйгээр гарцаагүй босоо удирдлагатай байх агентлагууд гэж байна. Орон нутгатаа шийдээд явах ёстой Ус аймгийн давс суманд ямар болсон хүчин байна гэдгийг энэ жишээнээс шийдээд авах боломжгүй гэсэн энэ хоёр одоо хязгаар дотроос зов болсон хүчний сонголт хийдэг энэ механизм бол одоо орон нутгийн саналыг үндэслээд босоо удирдлагатай заашгүй шаардлагатай цагдаач гэдэг юм энэ газрууд дээр томилгоо хэрэгжүүлдэг. За сумын сургууль нийгмийн даатгалах комитийн татврын тогтолцооны асуудлуудаар энийг чиглэлээр энэ ялгаатай авч үзэхгүй бол тусгай хүчний За болсон хүчнийхээ өнцгөөс ингээ хараад байвал орон нутагч өгчихгүй болчиход байна шүү болсон хүчний асуудал дээр. За нэг товчхоо нэг хэд үг хэлчихье гэж бодож байна. За зандан шатар дарагтаа бид 5-д 8 жил хамт ажилласан. Энэ парламентд сууж парламентыг сайжруулах, за гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг хянах, үйл ажиллагааны сайжруулах тал дээр бол хамтарч нэлээд олон ажилласан. За миний хувьд бол одоо ажлын байрыг нэмэгдүүлэх, орлогыг нэмэгдүүлэх, ард иргэдийн амжиргаа сайжруулах, за жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, аж ахуйн нэгжүүдийг одоо хөл дээр нь босгох, чадварчуулах гээд нэлээд олон ажлуудыг одоо дандаа хийж ярьж явж байсан та бол маш сайн мэдж байгаа. Тэгээ энэ өнцгөөс ажилласаа гэж би үнэхээр хүсэж байна. Ядуурлыг бууруулах хөтөлбөр боловсруулж байгаа. Тэгэхээр та нэг зүйлийг бас мэднэ. Энэ тахим дотор ярьж байгаа одоо сайд нар болохдоо одоо тухайн салбар дээр хийх ажлуудаа ярьж байгаа. Тэгээд сайд усаа хойно бол арай ондоо юм яриад ингээд цаашаа явчихдаг. Би ч гэсэн одоо парламентээр хамт байж байхдаа та санал нэг байсан. Шүүмжилдэг байсан. Парламентын хүрээнд бодлогын асуудлуудыг ярьчаад мөрөө төрөөсөө арай ондоо зүйлүүдийг яриад хийгээд явчихдаг байсан гэж. Тэгэхээр энэ хамгийн гол асуудал бол таныг би юу хүсэж байна гэхээр
Энэ жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, ард иргэдийн орлогыг дээшлүүлэх, ядуурлыг бууруулах энэ хөтөлбөрийг цаашаа том хөтөлбөр болж хэрэгжүүлээсэ гэдгийг л хүсэж байна. Өөрөөр хэлбэл ядуурлалтаа тэмцэх энэ бодлогыг бариасаа гэж би хүсэж байгаа шүү. Та энийг бол түрүүний хэлсэн яриандаа бол гаргалаа. Тэгээ энийг бол цаашаа хэрэгжүүлээд яваараа гэж хүсэж байна. Ингээд амжилт хүсье та бүхэнд. Танд.